Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Сонниос угаас та бүхэндээ ээлжит мэдээгээ хүргэхэд бэлэн боллоо. Танд манай контент таалагдж байвал subscribe товч дээр дарж манай сувгийг дагаарай. Олон жил яригдсан Праг Улаанбаатар хоорондын шууд нислэг 7 дугаар сарын 10-наас явж эхлэхээр боллоо. Монголын анхны баажет нислэгийн компани болох Business Airways энэ оны 7 дугаар сарын 10-наас эхлэн Праг Улаанбаатарын хооронд 7 хоногт 2 удаа нислэг хийхээр болсноо зарлжээ. Энэ талаар Прагийн нисэх онгоцны буудлын албан ёсны сошиал хуудсан дээр үлэг гөрүүлийн үлгийн нутаг ба говьт цэвэр Business Airways Праг Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэхээр боллоо. Монголын метрополитен хот руу 7 хоног бүрийн лавг бямб гарагт 256 зорчигчийн багтаамжтай Airbus A330 хөлгөөр нисээрэй хэмээн бичжээ. Тус нислэгийн зуны хуваар буюу 7 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 26-ныг дуустал үйлчлэх хуваар Business компани сошиал хуудсууд дээр нийтлэгдсэн байна. Улаанбаатар Праг чиглэлд орон нутгийн цагаар 17 цаг 15 минутаас харин Праг Улаанбаатар чиглэлд орон нутгийн цагаар 21 цаг 45 минутаас тус хөөрнө гэжээ. Зорчигч тасалбараа нислэгээс хэд хоногийн өмнө захиалахаас болон ямар хэмжээний ачаатаа явахаас хамаарат тасалбарын үн харилцан адилгүй байна. Гэхдээ нэг талын тийзсний үн дунджаар $545 байна хэмээн Business Airways компаниас мэдэгдсэн байна. Тасалбарыг Air Market Airlink зэрэг Монголын онгоцны тийзс худалдаалагч компаниудаас авах боломжтойгоос гадна Business Airways компани book.business.com вебсайтаас шууд худалдан авах боломжтой. Тасалбар захиалга болон нислэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 1133 3311 дугаараар Business компанитай холбогдсон аваарай. Европын холбооны парламентын сонгуулийн сонирхолтой үр дүн. 6 дугаар сарын 6-наас 9-ний өдрүүдэд Европын холбооны гишүүн 27 улсад Европын холбооны парламентын сонгуул болж өнгөрлөө. Европын парламент нь өнгөрөгч 5 жилийн хугацаанд 705 судалтай байсан бол энэ жилээс 720 судалтай болж байгаа нь энэ удаагийн сонгуулийн нэг онцлог. 200 сая орчим сонгогчид саналаа өгсөн энэ хүү сонгуул нь сүүлийн 20 жилийн хувьд хамгийн өндөр эрсдэлтэй буюу 51.8% эрсдэлтэй Европын парламентын сонгуул болсон нь бас нэгэн онцлог байлаа. Үр дүнгийн тухайд гэвэл баруун болон баруун төвийн үзэл санаатай намууд суудлын тоогоо нэмэгдүүлж чадсан бөгөөд энэ нь Европын парламентод хамгийн олон мандаттай Герман, Франц зэрэг улсын төрийн тэргүүнүүдэд тийм ч таатай санагдсангүй. Учир нь Германы канцлер Олаф Шольц болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макронаар хоёулаа зүүн төвийн үзэл баримталтай бөгөөд тэдний хариалагддаг намууд энэхүү сонгуульд олон суудал алдсан байна. Тодорхойлбол Германд баруун төвийн үзэлтэй 2000-аас 2018 оны хооронд Ангела Меркелээр удирдуулж байсан, харин одоо Фредрих Мерцээр удирдуулж буй Христийн Ардчилсан холбоо нам хамгийн их саналыг буюу сонгуульд оролцогчдын 30% саналыг авчээ. Мөн сүүлийн үед Германда төдийгүй Европт олонний анхаарлыг татахуйц олон жагсаалт цуглааныг зохион байгуулсан барууны үзэлтэй Германы төлөх альтернатив нам 15.9% санал авсан байна. Гэтэл канцлер Шольцын удирддаг зүүн төвийн үзэлтэй социал-демократ нам ердөө 13.9% санал авч 3 дугаарт бичигджээ. Харин Францад Марин Ле Пений удирддаг барууны үзэлтэй үндэсний чуулган нам хамгийн их саналыг буюу Францын нийт сонгогчдын 31.4% саналыг авсан бол Макроны Ренессанс нам бүхий эвсэл ердөө 14.6% санал авчээ. Үүнээс үүдээд Макрон Францын парламентыг тарааж ээлжид бус сонгуул зохион байгуулах саналтай байгаагаа хүртэл мэдэгдээд байгаа юм. Европын парламент дахь суудлаараа 3 дугаарт ордог Итали улсын хувьд эсрэгээр одоогийн засгийн газрыг удирдах буй Жоржа Мелонигийн барууны үзэлтэй Италийн ахын дүүс нам хамгийн их саналыг буюу 28.76% саналыг авсан байна. Харин зүүн төвийн үзэлтэй Ардчилсан нам нь 24.11% саналтайгаар 2 дугаарт оржээ. Тэгвэл 21 суудал Европын парламентод эзэлдэг Чех улсын хувьд Герман, Францтай зарим талаараа төстэй үр дүн үзүүлсэн байна. Тодорхойлбол засгийн газрыг тэргүүлж буй Петр Фиалагийн удирдлагад орох Сполу буюу хамтдаа эвсэл 22.27% саналаар 2 дугаарт орсон бол сөрөг хүчний удирдагч Андре Бабишин Ано нам 26.14% саналаар тэргүүлжээ. Өөрөөр хэлбэл одоогийн засгийн газрыг удирдах буй нам эвсэл нь Европын парламентын сонгуульд хамгийн их санал авч чадаагүй гэдгээрээ Чех улс Герман, Францтай адил байгаа юм. Харин ялгаатай тал нь гэвэл ялалт байгуулсан Ано намч тэр 2 дугаарт орсон Сполу эвсэлч тэр баруун төвийн үзэлтэй. Ингээд Европын шинэ парламент дахь бүлгүүдийг улс төрийн үзэл баримтлалаар нь ангилж харвал зүүн болон зүүн төвийн үзэлтэй бүлгүүд нийт 307 суудал, баруун ба баруун төвийн үзэлтэй бүлгүүд нийт
324 суудал тус тус авчээ. Үлдсэн 89 суудал нь аль нэг бүлэгт одоогоор харьяалагдаагүй байна. Хамгийн олон буюу 190 суудал авсан бүлэг нь баруун төвийн үзэлтэй Европын ардын намын бүлэг байна. Энэхүү бүлэгт Европын комиссийн одоогийн ерөнхийлөгч Ursula von der Leyen харьяалагддаг. Тиймээс эх 5 жилд von der Leyen дахин ерөнхийлөгчөөр ажиллах магадлал өндөр байна. Хэдийгээр парламентод энэхүү баруун ба баруун төвийн үзэлтэй гишүүд түлхүү сонгогдсон ч Европын парламент нь Европын холбооны бодлогыг дангаараа тодорхойлдог институт биш ээ. Бодлого тодорхойлоход хүчтэй нөлөөлдөг өөр хоёр институт байдаг нь Европын комисс, Европын консул юм. Эдгээр институт нь шинээр хууль санаачлах эрхтэй. Харин Европын парламент нь дангаараа хууль шинээр санаачлах эрхгүй ч хууль батлах болон түтгэлзүүлэх мөн нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Европын парламентын бас нэг чухал үүрэг бол Европын холбооны төсвийг баталж, төсвийн зарцуулалтанд хяналт тавих билээ. Францын ерөнхийлөгч Макрон барууны орнуудыг цэргийн сургуулалтын бага Украин руу илгээхийг уриалсан ч Чех улс 4,000 украин цэргийг өөрийн нутаг дэвсгэр дээр дадлагжуулна гэдгээ мэдэгдлээ. Европын холбооны орнуудын Украинд үзүүлэх төрөл бүрийн тусламжууд үргэлжилсээр байна. 5 дугаар сарын 28-нд Брюсселд болсон Европын холбооны батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар хэд хэдэн гишүүн орны төлөөлөгчид Украинд үзүүлж буй зэр зэвсгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал Бельги, Нидерланд улсууд агаарын хүчний дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн энэ үеэр Прагт болсон Украины ерөнхий сайд болон Европын холбооны төрийн тэргүүдийн уулзалтаар Чехийн санаачилсан сумны нийлүүлэлтийн талаар хэлэлцсэн байна. Чехийн ерөнхий сайд Петр Фиала тус санаачлагын дагуу эхний ээлжийн нийлүүлэлт 6 дугаар сарда багтаад Украинд хүрнэ гэжээ. Зэвсэг нийлүүлэхээс гадна Украины шин цэргүүдийг түргэн хугацаанд шаардлагатай арга техникт сургаж дадлагжуулах хэлбэрийн дэмжлэгийг мөн ярьж эхлэв байна. Тухайлбал Францын ерөнхийлөгч Emmanuel Macron барууны орнуудыг цэргийн сургуулалтын бага Украин руу илгээхийг уриалаад байгаа юм. 6 дугаар сарын 8-нд Парист Макрон Зеленский нарын хамтран хийсэн хэвлэлийн хурлаар Макрон энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлажээ. Тэрээр хэлэхдээ цэргийн дадлагжуулагч нарыг Украин руу илгээж яг дайн болж буй хөрсөн дээр нь сургуулалтыг зохион байгуулах нь практикт илүү нийцтэй. Украин олон тооны цэргийг богино хугацаанд дадлагжуулах шаардлагатай байгаа болохоор яг нутагт нь сургуулалт хийх нь зөв хэмээжээ. Түүнчлэн тэрээр Франц улс Оростой дайн зарлаагүй. Бид өөрсдийн цэргээ дайны талбарт тулалдуулах гээгүй. Харин тусгаар Украин улсын газар нутаг дээр зөвхөн сургуулалт хийн. Бидэнд дайныг улам хурцдмал байдалд оруулах сонирхол байхгүй хэмээн санаачлагаа тайлбарсан байна. Түүнтэй санал нийлж буйгаа Зеленский мөн илэрхийлжээ. Харин Чех улс Украины цэрэг дайчдад сургалт орох тал дээр Франц улстай санал нийлж байгаа ч Украины газар нутаг дээр биш өөрийн газар нутаг дээр сургалт зохион байгуулна хэмээн мэдэгджээ. Тодорхойлбол Чехийн батлан хамгаалахын сайд Яна Черняхова энэ жил Чех улс Украины 4,000 цэргийг өөрийн нутаг дэвсгэр дээр дадлагжуулна хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн жил мөн энэ тооны Украин цэргийг Чех улс хүлээн авч дадлагжуулсан. Энэ жилийн хувьд нэг дор сургалтанд хамрагдах цэргийн тоог дээд тал нь 800 байхаар зохион байгуулах гин. Франц болон барууны бусад орнуудтай харьцуулахад Чех улс нь газар нутгийн хувьд Украинтай ойрхон учраас ийхүү тэдний цэрэг дайчдыг нутагтаа хүлээн авч сургалтанд хамруулах нь оновчтой шийдвэр юм хэмээн Черняхова сайд тайлбарлажээ. Батлан хамгаалах салбарын дэмжлэгээс гадна Украины сэргэлтийг дэмжих хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Европын холбоо 6 дугаар сарын 11-ний өдөр 1.4 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. 1 тэрбум еврогийн зээлийн баталгаа 400 сая еврогийн холимог санхүүгийн буцалтгүй тусламжаас бүрдэх тус гэрээ нь жижиг дунд үйлдвэрлэлийн хувийн компаниудад төдийгүй хотын захиргаа Украины төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд ашиг тусаа өгөх гин. Тухайлбал сүүлийн үед Оросын холбооны улсын анхаарлын төвд байгаа эрчим хүчний дэд бүтцийг засварлах, нөхөн сэргээх, хөгжүүлэхэд түлхүү зарцуулагдах гин. Түүнчлэн тээвэр хотын аж ахуйн салбар, жижиг дунд бизнес, ялангуяа эзлэгдсэн болон фронтын бүс нутагт дайнд нэрвэгдсэн бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэхүү тусламж нь зарцуулагдах ажээ. Украиныг дэмжигчдэд халтсан хэрэгээр гадаадын 4 иргэнийг Чехийн цагдаа баривчилжээ. 6 дугаар сарын 1-ний өдөр Прагийн Старомнестская Амнести дээр Украинд зориулсан хандив цуглуулахаар ажиллаж байсан сайн дурын ажилчдын биед орсоор ярьдаг хэсэг бүлэг хүмүүс халтсан хэрэг гарчээ. Хандив цуглуулж байсан хүмүүс нь Чехэд үйл ажиллагаа явуулдаг Украины хамгийн том ашигын бус байгууллага болох Prague Made-ний сайн дурын ажилчид байсан байна. Тус байгууллага нь 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Украинд болж буй улс төрийн үйл явдлын талаар мэдээллийг Европчуудад түгээх, Украинчуудад дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага гин. Энэхүү зорилгынхаа хүрээнд хандив цуглуулах ээлжит ажлаа Прагийн төвд явуулж байхад нь эрэгтэй эмэгтэй холилдсон дунд иргэм насны 3-4 хүн
сайн дурын ажилчдыг гартаа барьсан зүйлсээрээ цохиж, өшөглөж, бие мах бодит нь халдснаас гадна орос хэлээр хараан загинсан байна. Улмаар энэхүү үйл явдлыг зургас харуулсан бичлэгийг сайн дурын ажилчдын нэг сошиал орчинд нийтэлсэн нь олон хүний анхаарлыг татжээ. Үйл явдлаас 2 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 3-ны даваа гарагт Чехийн цагдаа тус хэрэгт холбогдуулан гадаадын 4 иргэнийг нисэх онгоцны буудлын дээрээс баривчлан саатуулсан тухайга мэдгдсэн юм. Мөн эдгээр иргэдийг хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт сэжигтнэр татан эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн мэдэгджээ. Гэхдээ хэрэгт холбогдох баримтуудыг шалгаж байж дүгнэлт гаргах тул тус хэрэгт холбогдох ангилал өөрчлөгдөх магадлалтай гэдгийг анхааруулсан юм. Ингээд дараа өдөр нь буюу 6 дугаар сарын 4-нд Праг хотын прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Алеш Цимбала хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн. Уг хэрэгт холбогдуулан нийт 5 хүнийг баривчлан саатуулсан бөгөөд бүгд гадаадын иргэд, гэхдээ Европын холбооны улсын иргэд байсан хэмээн тэрээр мэдэгджээ. Цагдаагийн албаныхан хэрэгтэй холбогдуулан дуу дүрс бүхий баримтуудыг цуглуулж шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ иргэдийн гар утсаараа хийсэн бичлэгээс гадна ойр орчмын хяналтын камерын бичлэгийг мөн шалгажээ. Цимбалагийн хэлснээр эдгээр нотлох баримт нь саатуулагдсан иргэдийг эрүүгийн хэрэгт татахад хангалттай хэмжээний баримт болж чадхааргүй байсан гин. Тиймээс тэдний 3-ыг баривчилсан өдрөө буюу 6 дугаар сарын 3-нд, үлдсэн 2-ыг нь 6 дугаар сарын 4-нд суллжээ. Гэхдээ хэргийг наривчлан шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэмээн мэдэгдсэн байна. Чехийн засгийн газар хямд үнэтэй орон сууцны хөтөлбөрөөр танилцууллаа. Чехийн ерөнхий сайд Петр Фиала, сангийн сайд Збигнек Станюра, бүсийн хөгжлийн сайд Иван Бартош нар 5 дугаар сарын сүүлээр хийсэн хэвлэлийн хурлаар засгийн газраас хэрэгжүүлж эхэлж буй орон сууцчлуулах хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Хөтөлбөрийн зорилго нь дундаж орлоготой иргэдийг боломжийн үнэтэй орон сууцаар хангах юм. Тиймээс зах зээл дээрх түрээсийн байрны тоог нэмэгдүүлэх замаар дундаж давхаргад орон сууцыг илүү хүртээмжтэй болгох гэнэ. Хөтөлбөрийн эхний үе шатанд зах зээлийн дунджаас доогуур ханштай түрээсийн орон сууц барихад зориулж 8 тэрбум короныг хөнгөлөлттэй зээлээр олгохоор төсвөлжээ. Хөтөлбөрт хамрагдах хямд өртөгтэй түрээсийн орон сууцны барилгын ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд ирэх 3 жилийн дотор ашиглалтанд орж эхэлнэ гэдгийг мөн энэ үеэр мэдэгджээ. Тухайлбал Праг хотын нутаг дэвсгэр дээр хотын захиргаа бүтээн байгуулагч компаниудтай хамтран ийм төрлийн орон сууц барьж эхэлсэн байна. Мөн Ческе Будёвице хотод 300 гаруй айлын орон сууц барих төсөлд хотын захиргаа хөрөнгө оруулагчийн байр сууриаар оролцож байгааг нь. Засгийн газар орон нутгийн захиргааны байгууллагуудад зориулж 200 орчим газар олгосон бөгөөд эдгээр газарт түрээсийн хямд орон сууц барих бол үн төлбөргүй өргөдөл гаргах боломжтой гэнэ. Үүнтэй зэрэгцэн сангийн яамнаас орон сууцны түрээсийн үнийг кадастрын нутаг дэвсгэрээр бүртгэх газрын зургийг гаргасан байна. Тэгвэл ийм хямд орон сууцнуудыг хэн түрээслэх боломжтой байх вэ? Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бий болох хөнгөлөлттэй үн бүхий түрээсийн орон сууц нь 4 төрлийн зорилтод бүлэгт зориулагдаж байгаа юм. Нэгдүгээрт нийт хүн амын хамгийн баян 20% багтаагүй өрхүүд. Хоёрдугаарт нийт хүн амын хамгийн баян 10% багтаагүй бөгөөд 35-аас доош насны залуучууд. Гуравдугаарт эрүүл мэндийн салбарын ажилтан, цагдаа, нийгмийн ажилтан зэрэг төрийн үйлчилгээний ажилтнууд. Дөрөвдүгээрт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид гэсэн 4 зорилттой бүлэг байна. Гэхдээ заавал дагаж мөрдөх хатуу тодорхойлсон дүрм журам байхгүй бөгөөд орон нутгийн захиргаа өөрсдөө хөтөлбөрт хамрагдах иргэд болон өрхүүдийг тодорхойлох эрхтэй байна хэмээн сайднаар тайлбарлажээ. Мөн орон сууц өвлөн аваагүй, үйл хөдлөх хөрөнгийн өндөр үнийн улмаас ипотекийн зээл авах боломжгүй. Эсвэл зүгээр л одоохондоо байр худалдан авах хүсэлгүй байгаа байнгын орлоготой иргэдийг орон сууцчлуулах хөтөлбөрт хамруулах хэрэгтэй. Жишээлбэл хүүхэдтэй бөгөөд дөнгөж карьераа эхлүүлж буй залуу гэр бүлүүд хамрагдаж болно хэмээн бүс нутгийн хөгжлийн сайд Бартош хэлжээ. Хөтөлбөрийн санхүүжилтийг хэд хэдэн их усүрээс бүрдүүлж байгаа юм. Тодорхойлбол улсын хөрөнгө оруулалтыг дэмжих сангаас боломжийн үнэтэй орон сууц хөтөлбөрийн хүрээнд 4.5 тэрбум короныг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр энэ оны 9 дугаар сараас олгож эхлэхээр болсон байна. Харин эх онд үндэсний хөгжлийн банкнаас тус хөтөлбөрт 3.5 тэрбум корон гаргахаар болжээ. Цаашлаад энэхүү хөтөлбөрт зориулсан хөрөнгө оруулалтыг 20 тэрбум корон хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Regiojet компани унтлагын вагонуудаа ашиглалтаас гаргалаа. 6 дугаар сарын 5-ны шөнө 11 цагийн үед Пардубице хотын төв вокзалын ойролцоо Regiojet компани Словак руу явж байсан зорчигч тээврийн экспресс галт тэрэг зам дээр зогсож байсан Ческе Драхи компани ачаа тээврийн галт тэргийг мөрөгсөн томоохон осол гарсан билээ. Ослын улмаас 30-аад хүн бэртэж 4 хүн нас барсан бөгөөд энэ нь Чехэд сүүлийн 30 жилд гарсан хамгийн харамсалтай галт тэрэгний осолд тооцогдож байна. Осол гаргасан Regiojet-ийн галт тэргэнд нийтдээ 300 гаруй зорчигч байсан. Нас барсан 4 зорчигчийн 2 нь Украин, 2 нь Словак
Нью-Йоркийн иргэд байжээ. Мөргөлдсөн 2 галт тэрэгний жолооч нар азар амьд гарсан бөгөөд нэг нь хөнгөн гэмтэл авсан тул эмнэлэгт хүргэсэн байна. Осолтой холбогдуулан 6 дугаар сарын 8-ны өдөр RegioJet компани зүгээс мэдээлэл хийсэн. Ингэхдээ тэд ослын шалтгаан бүрэн тодорхой болох хүртэл дахин осол гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс осолд орсонтой ижил төрлийн нийт 13 унтлагын галт тэргийг тодорхойгүй хугацаагаар ашиглалтаас гаргаж байна гэсэн юм. Учир нь дээрхтэй төстэй осол 2018 онд Австрийн Салцбург хотын төв вокзал дээр гарч 54 хүн гэмтэж байсан бөгөөд осол гаргасан галт тэрэг нь мөн л RegioJet-ийн унтлагын галт тэрэг байжээ. Тиймээс RegioJet компани энэ төрлийн галт тэргүүдтэй наривчлсан үзлэг хийхээр шийдсэн байна. Түүнчлэн осол гаргасантай ижил загварын галт тэргүүд České dráhy зэрэг бусад компаниудад ч гэсэн байдаг тул тэдгээр компаниудыг ч мөн адил наривчлсан үзлэг хийхийг уриалжээ. Ослын шалтгааныг илрүүлэхээр Чехийн төмөр замын аюулгүй байдлын хяналтын алба мөн ажилласан байна. Тэд RegioJet-ийн буухай галт тэрэг зам дээр зогсож байсан ачааны тэргийг очиж мөргөхөөс өмнө хөдөлгөөнийг хориглосон дохио дамжуулсан болохыг олж тогтоожээ. Гэхдээ ослын гол шалтгаан нь техникийн алдаа байсан уу? Эсвэл хүний алдаа байсан уу гэдгийг тогтоохоор мөрдлөгийг үргэлжлүүлэн хийж байна. Тус ослын улмаас галт тэрэг болон төмөр замд 110 сая гаруй короны хохирол учирсан гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Одоо та бүхэндээ Праг ба Төв Бохемийн нийтийн тээвэртэй холбоотой мэдээ хүргэе. 6 дугаар сарын 29-ноос эхлэн Праг хот болон Төв Бохемийн бүс нутгийн бүх автобус төрлөбөсүүд зөвхөн зорчигчдын хүсэлтээр буудал дээр зогсно хэмээн Прагийн нэгдсэн тээврийн газраас мэдэгджээ. Чехийн нийтийн тээврийн сүлжээнд дэх зарим автобусны буудал нь Назнамени гэсэн тэмдэглэгээтэй байдаг бөгөөд энэ нь хүсэлтэд зогсоол гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл автобус төрлөбөсөөр зорчигч нь ийм буудал дээр буухын тулд заавал автобусын доторх стоп товч дээр дарж буух хүсэлтэй жолоочид мэдэгддэг. Тэгвэл Праг болон Төв Бохемийн бүх автобусны буудал энэ зуны амралтын туршид Назнамени зогсоол болох гин. Өөрөөр хэлбэл ямар ч буудал дээр буухыг хүссэн зорчигч заавал стоп товч дээр дарж жолоочид дохио өгөх шаардлагатай болж байна. Харин зогсоол дээрээс автобус нь суухын тулд зорчигч заавал гараараа даллах шаардлагагүй. Учир нь зогсоол дээр хүн байгаа тохиолдолд жолооч нар шууд зогсох юм. Нийтийн тээврийн ач чадал зуны уйлралд эрс багасдаг учраас Прагийн нэгдсэн тээврийн газар автобус төрлөбусны шаардлагагүй зогсолтын тоог ийм аргаар бууруулахаар шийджээ. Шаардлагагүй зогсолтыг бууруулах нь нийтийн тээврийн эргэлтийн хугацааг бууруулах, шатхуун түлшийг хэмнэх зэрэг олон давуу талыг бий болгодог гэжээ. Доправны подник Прахи буюу Праг хотын нийтийн тээврийн компани ойрын хэдэн жилийн дотор 100 хүртэлх тонны нам шалтай цахилгаан автобус авахар болжээ. Ийм төрлийн автобус нийлүүлэгчийг шалгаруулах 1.5 тэрбум короны тендерийг тус компани саяхан зарласан байна. Тендер ялагчийг энэ оны эцсээр тодруулах бөгөөд шалгарсан компанитай Прагийн нийтийн тээврийн компани 5 жилийн гэрээ байгуулах гин. 100 хүртэлх шинэ цахилгаан автобустай болсноор бид нийслэлийн уур амьсгалын бодлоготой холбоотой төлөвлөгөөг биелүүлээд зогсохгүй. Нийтийн автобус тээврийн эрчим хүчний хэрэглээ, дуу чимээ, утааны бохирдлыг бууруулах, үндэсний болон Европын түвшинд хүлээс үүргээ биелүүлэх юм хэмээн Праг хотын тээврийн газрын орлогч дарга Здэний Киршип онцолжээ. Мөн түүний тайлбарласнаар Прагийн нийтийн тээврийн компани 100 цахилгаан автобустай болсныхоо хариуд 100 дизель автобусаа ашиглалтаас гаргавал жилд ойролцоогоор 2.4 сая литр дизель түлш хэмнэж Праг хотод ялгарах нүүрс төрөгчийн давхар эслийг 6438 тоноор бууруулах боломжтой гэнэ. Энэхүү тендерээр авах автобусанд тавигдах зарим техникийн үзүүлэлтийг дурдвал 80 км/цагийн хурдтай явах чадвартай байх, торомслох үед үүссэн эрчим хүчийг зүтгүүрийн тэжээлд хуримтлуулж хадгалах чадвартай байх. Праг болон Төв Бохемийн бүс нутгийн уйлрал, цагуур, ашиглалтын аль ч нөхцөл дор хаяж 100 км замыг тасралтгүй туулах чадвартай байх гэжээ. Чехэд 3 наснууд хуулийн дагуу цэцэрлэгт хамрагдах хэрэгтэй болно. Хамрагдаж чадаагүй тохиолдолд гэр бүлд нь нөхөн олгор олгоно. 2026 оноос эхлэн Чех улсад 3 настай хүүхдүүд цэцэрлэг эсвэл хүүхдийн бүлэгт хамрагдах хууль ёсны эрхтэй болох бөгөөд хамрагдаж чадаагүй тохиолдолд засгийн газраас эцэг эхэд нь нөхөн олгор олгох гэнэ. Чехийн засгийн газар энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг энэ оны 5 дугаар сарын сүүлээр парламентэд өргөн барьсан байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд парламентын доод дээд танхимудаар батлуулсны дараа ерөнхийлөгчөөр батлуулах ёстой. Тиймээс тус хууль эцсийн байдлаар батлагдах үед жижиг сажиг өөрчлөлт орох магадaltaй юм. Харин эхний байдлаар өргөн барьсан хувилбарт ямар чухал агуулгууд багтсныг одоо та бүхэнд хүргэе. Хууль батлагдсанаар 3 ба түүнээс дээш насны хүүхдүүдийг цэцэрлэг эсвэл детская скупина буюу хүүхдийн бүлэгт заавал хамруулах үүргийг
орон нутгийн захиргаа хүлээн хамруулж чадаагүй тохиолдолд тухайн гэр бүлд хотын захиргаанаас нөхөн олгор олгох үүрэгтэй болно хэмээн хөдөлмөрийн сайд Мария Юрочка тайлбарлжээ. Чех улсад одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу 3 нас хүрсэн хүүхэд угаасаа цэцэрлэгт хамрагдах эрхтэй байдаг. Гэхдээ тэд ихэнхдээ хичээлийн жилийн эхээр буюу 9 дугаар сараас л цэцэрлэгт ордог. Өөрөөр хэлбэл оны эхээр төрсэн хүүхдүүд 3 нас хүрсэн ч хичээлийн шинэ жил эхэлтэл хэдэн сарын турш цэцэрлэгт орж чадахгүй хүлээх тохиолдол элбэг байдаг байна. Тэгвэл ийм тохиолдолд 3 хүрсэн хүүхдийг цэцэрлэгт орох хүртэл хүүхдийн бүлэгт хамруулах үүргийг орон нутгийн захиргаа хүлээн хэмээн нэмэлт өөрчлөлтөд тусгажээ. Хүүхдийн бүлэг буюу детская скупина гэдэг нь өдөр өнжүүлэх төвтэй төстэй үйл ажиллагаа явуулдаг газрыг хэлдэг. Ийм бүлэгт нэгдор ойролцоогоор 12-оос 24 хүүхэд хамрагддаг бөгөөд сургуулийн өмнөх насны 1 ба түүнээс дээш насны хүүхдүүд хамрагддаг. Өөрөөр хэлбэл цэцэрлэг яслын нэг анги шиг гэсэн үг юм. Цэцэрлэг эсвэл хүүхдийн бүлэгт хамруулж чадаагүй 3 настай хүүхдийн гэр бүлд орон нутгийн захиргаанаас хүүхдийн халамжийн дээд хэмжээтэй дүүцэх мөнгөн дүнгээр нөхөн олгор олгоно хэмээн тусгуйлд тусгажээ. Энэ дүн нь одоогоор 5090 крон байгаа юм. Цаашлаад Совсетская скупины буюу хөршүүдийн хүүхдийн бүлгийн тухай залтыг мөн тусгажээ. Тодорхойлбол айл хөршүүд нийлээд дээд тал нь 4 хүүхдийг хамруулсан хөршийн бүлгийг гэр орондоо ажилуулж болох гин. Ийм бүлгийг ажилуулах байрны орон зай ашиглалттай холбоотой шаардлагыг бүс нутгийн хөдөлмөрийн алба буюу Крайский ууршат працэ үнэлж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг хөдөлмөрийн яам олгоно. Хүүхдийн бүлэг болон хөршийн бүлгийн хүүхэд харах цагт дээд хязгаар тавихгүй байхаар тусгуйлд тусгасан байна. Хөдөлмөрийн яамны тайлан мэдээнд тэмдэглэснээр Чех улсад одоогоор 1730 хүүхдийн бүлэг ажиллаж байгаа ба үүнд нийт 23300 орчим хүүхэд хамрагдаж байна. Нэвтрүүлгийнхээ төгсгөл та бүхнийхээ амралт чөлөө цагт зориулсан мэдээ дуулгая. Праг хотын Валденштейн ордны цэцэрлэгт хүрээлэнд 6 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд сонгодог хөгжмийн үнгүй тоглолт болох гин. 17 дугаар зуунд баригдсан уран тансаг барок хийцэн Валденштейн ордны гаднах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд болох эдгээр концерт нь 17 цагаас эхэлнэ. 6 дугаар сарын 20-ны өдөр Пилсен аймгийн Клатовын хотын Йосеф Кличийн нэрэмжит урлагийн сургуулийн үлээвэр найрал хөгжмийн тоглолт болох бол 6 дугаар сарын 27-ны өдөр Оломоц аймгийн Шүмперк хотын хөгжмийн сургуулийн үлээвэр найрал хөгжмийн тоглолт болох юм. Валденштейн ордон нь өдгөө Чехийн парламентын дээд танхим буюу Сенатын төв байр байдлаар ашиглагддаг бөгөөд дээрх тоглолтуудыг Сенатын танхимаас зохион байгуулж байгааг нь. Та Валденштейн ордны хаяг болон тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Сенат цэг ЦЗ захин хуудасаас авах боломжтой. Нэг мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Таны энэ 7 өдрийн ажил үсэд амжилт хүсье.